Зөв жишээ шүү, тийм ээ. Маш олон бүтээгдэхүүн байдаг. Маш олон одоо юу гэдэг яриад байвал дуусахгүй, тийм ээ. Гэхдээ арай түгээмэл бидний мэддэг өдөр тутамдаа хэрэглэгдээд байгаа бүтээгдэхүүнээр илүү төлөвлөж ярих гэж байна. За жишээлбэл Мистер Eco гэх тийм ээ. Хоёрдугаарт нь Улаанбаатар байна гэж. Энийг бүр миний найз нөхдөөс эхлээд ээж аав сэргэлэхгүй, за ээж аав биш та хамаатан гэж сэргэлэхгүй байхгүй. Маш судалтай. Миний хувьд. За эхлээд өнөөдөр зөвхөн Eco-г ярина. Энийг нэлийн дэлгэрэнгүй. Энийн асуудал бол нэлийн хүнд. Өнөөдөр зөвхөн энийг ярина. Бэлдэж амжсангүй цаг их болоо. Мөн энэ сетапа тийм ээ гоё лайваас хийчих гэдэг бас хэрэндээ бэлдсэн. За өргөжлүүлээ. За яагаад энэ Eco гэх бүтээгдэхүүнийг ярих болов гэхээр худ маркетинг тийм ээ. Энэ одоо харагдаж яагаад энэ юу худ маркетинг гэж юу юм бэ гэдгийг хэдүүлээ яриа тийм ээ. Одоо багшийн тодорхойлж байгаа шүү тийм ээ. Хурамч худ маркетинг цувралцаа. За өмнө зөндөө яжсэн. Нэгдүгээрт төөрөгдүүлэх дизайнтай, дүрслэлтэй, визуалтай гэсэн үг. Тийм бүтээгдэхүүнийг нэгдүгээрт ярина. Хоёрдугаарт зориуд одоо хүнийг төөрөгдүүлж худалдаа авалт хийх нөлөөлдөг гэсэн үг тийм ээ. Хэрэглүүлэх гэдэг. Хоёрдугаарт маркетингийн худлаа буюу бас төөрөгдүүлсэн ойлгомжгүй юм уу эсвэл энгийн хүн мэдхээргүй тийм одоо гоё сайхан тийм ээ утгагүй үгнүүдийг ашигладаг буруу ойлголт тийм ээ худлаа ойлголт гоё сайхан гэж ойлгох юм бол байгаа зүйлийг байхгүй зүйлийг байгаа мэтэр ярина гэсэн үг. Гуравдугаарт орчуулгын асуудал тийм ээ буруу орчуулдаг зарим бүр огт орчуулдаггүй. Гэтэ би зориуд өнөөдөр орчуулсан аль бие усны бүтээгдэхүүн сонгосон илүү хялбар байх үгнээс тийм ээ бас илүү олон жил зарагдаж байгаа юм байна. За дөрөвдүгээрт амаар тарих угаадаг тийм ээ бид нар нэг нэгэндээ сайн муу ялангуяа инфлюенсерүүд тийм ээ яг бараа зарах бараа сурчлагыг би буруу гээгүй. Би ч бараа сурчил зарж болно. Тэрийг үүсэхгүй. Гол нь худ маркетинг хийдэг, худлаа ярьдаг, төөрөгдүүлдэг, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох тийм ээ олон нийт ч бай, цөөн хүнд ч бай сөргөөр нөлөөлж болох зүйлсийг нуун дарагдуулдаг, эсвэл буруугаар ойлгуулдаг, тийм ээ тархитдаг. Тийм ээ тарих угаадаг. Энийн эсрэг л энэ цувралыг би хий гэж шийдээд одоо 2 дахь жилдээ баг хийгээд явж байна. За өнөөдөр бас нэг шинэ форматаар туршиж байна. Нэлээд дэлгэрэнгүй гойтуулга гоё ярилцсанаа. Төвчээртэй эхнээс нь сайхан үзээрэй. Тэгээ энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүс байвал найз нөхдөд бас анхааруулаарай, үзүүлээрэй, заавал шеэр хийгээрэй. За эхлэе. Eco гэдэг тийм ээ. Olive Covi extra virgin olive oil гэж тийм ээ орсоор бичсэн. Доороо натуралны майонез тийм ээ майонез ирэх гэж шүү. Тийм ээ. За нэгдүгээр яасах вэ? Premium quality тийм ээ. Амар гоё чанар супер өндөр чанартай амар гоё тийм ээ. Энэ худ маркетинг гэж бий болъё. За нэр нь Mr. Eco Olive Covi буюу олив тосны чидүүн жимсний гэсэн үг орж ирж байна. Extra virgin olive oil буюу хамгийн дээд чанарын цэвэр тийм ээ. Энэ бол гаргаж авсан чидүүн жимсийн тос гэдэг ойлголтыг минь түрүүн тавьсан байна. Тэрийг 67% гэдгээр тодтогсон байна. 67 гэдэг тоог эдгээр сайн анхаарал эдгээр бүгдээр дэлгэрүүлж ярина. Дараа натуралны майонез буюу байгалийн майонез гэдэг үгийг ашигласан байна. За энэ дээр бас анхаараарай. Бүгднгийн задлан. За цааш явъя. За майонез гэж юу юм бэ? Майонез гэдэг бол энгийнээр ердөө 3 орцыг хэлж байгаа. Тийм ээ? Одоо энэ дарж байгаа тийм. Ер нь бол шингэн төрлийн тос. За давс орох албагүй. Ер нь бол лимон жуус юм уу эсвэл винегар ашигладаг тийм ээ? Цуу юм уу лимон жуусыг аль нэг орлоо өндгийн шар ороод энэ гурвыг дорож ашиглахад майонез бий болтгоо. Би одоо ээж автайгаа ээжтэйгээ хийдэг байсан цагаан сар болгоно майонез бүр бид өмнөдөө гараараа хийдэг байсан байхгүй юу? Яг муу ч гэсэн наран цэцгийн тос ашиглаад өөртөө л найруулаа хийчихдэг байсан. Элдв урцаа уцагч гэдэг юм уу элдв нэмэлт синтетикүүд хортой юмнууд бол ихтэй л ашигладаггүй байсан байна. Одоо л хийдэг хүн байхгүй хинхтэй тийм ээ. За тэгэхээр ерөөдөө нэг иймэрхүү орцоор бид нар хийдэг байсан чи одоо энэ худ маркетингийн хүрээнд энэ Mr. Eco-дор орцуудыг эхлээд дурдчихъя. За дэлгэрүүлнэ. Нэгдүгээр наран цэцгийн тос гэж байгаа. Зүгээр нэг наран цэцгийн тос би энэ дөр штэ англи, монгол орчуулгатай орос хувьбар бүгднийг харьцуулаад орчуулад маш тодорхой задлж бичсэн байгаа. Тэрс би нэг зохиогүй шүү. Өөртөө шалгаарай. Нэгдүгээр наран цэцгийн тос гэж байгаа. Зүгээр наран цэцгийн тос биш шүү. Тодорхойлсон байгаа. Refined deodorized sunflower oil гэж бичсэн байгаа. Буюу наран цэцгийн тос маань дахин боловсруулсан, хүчтэй одоо боловсруулалтанд орсон, цэвэрлсэн, тэгээд
Наран цэцгийн тос бол үрийн тосоо нөхдөө. Наран цэцгнээс нь гаргадаг юм аа. Наран цэцгийн үрийн тос гэж явах ёстой юм бол төөрөлдүүлэхийн тулд гоё цэцэгний зураг тавьдаг байхгүй юу? Хоёрдугаарт өндөгний шар окей тийм ээ. За ишгүй байх ёстой. Тэр майнууд л хийж байгаа юм бол болж байна. Гуравдугаарт за дөрөвдүгээр мэдээж жишээ усаар ариулж байгаа юм заа. Ариулж байгаа. Болон ус их ямар шаардлагагүй байхгүй. Элсэн чихэр амт оруулж чинь чихэрлэг тийм ээ. Гүсэж чинь болон сахар орох гэсэн. Дамс окей байж болж тийм ээ. За дараа нь олон төрлийн хүчил зохицуулагч байдаг. Эний нэг нь уксусны хүчил буюу энд хүчил зохицуулагч уксусны хүчил гэж байгаа. Энийг орсоор болохоор регулятор кислотности уксусный кислота гэж байдаг. Энэ цаана E260 гэсэн Европын холбооны тэмдэг дотор явдаг нэмэлтэхгүй юу? Энийг байгалийн болон синтетик арга. Нэг нь л ферменташн буюу тийм ээ бактери үржүүлэх аргаар, нөгөө талд нь болохоор ихэнхдээ шүү. Химийн синтетик боловсруулалтын аргаар гаргаж авдаг лабораторийн төвшөнд. Одоо масс үйлдвэрлэлийн төвшөнд. За энэ дэлгэрүүлэн дараа нь штэ харж аваад одоо нэг эхнээс түрүүн хадаа энд extra virgin olive oil гिचээд заяа. Үндсэн орцсон наран цэцгийн тос. Нүн дээр тавиаг штэ бичээгүй. Дараа нь яасан бахна. Тэгснээ дотор нь extra virgin чидүүн живсийн тос. Extra virgin буюу нөгөө сайн чанар гэх гээд байгаа. Тэгснээ тэгээ болов зөвхөн энэ биш за. Нэмээд боловсруулсан буюу refined дэд зэрэг ойл юм тос гэж байгаа. Зүгээр байна. Refined буюу дахин боловсруулсан дээд зэргийн тосуудыг ойлгох байхгүй. Дахин боловсруулсан бол үлдэгдэл юм уу, хаягдл юм уу, хог новшоор нь тэрийг дахин боловсруулж гаргадаг юм аа. Тийм ээ? За дараа нь гичний тос essential master oil гэж master гэдэг тийм үү? Гич гэсэн тос. За яг би энэ дээр нэг юм ярихгүй. Энэ дээр нэг ярих жоох хэцүү. Энд гэхдээ чанар нь бас л эргэлзээтэй заа юу. Хаана хийснийг нь би дараа нь хэлнэ. Тэн дээрээс бодоод үзэхэд айгүй эргэлзээтэй юм байна. Дараа нь каротин будаг, каротин дай гэж хүнсний будагч бодис. За энэ бас синтетик арга болон байгалийн арга. Байгалийн арга нь суурь ногоо жимснээс өрнөл гаргадаг гэх юм. Ногоо одоо нөгөө шахалтын арга гаргаж. Тэгээ бас альтлангүй мэдхгүй эргэлзээтэй. Ер нь бол зардал хэмжиж байгаа хямдхан бүтээгдэхүүн учраас ихэнхдээ синтетикээр явж байгаа боловч би тааж байна. Окей. За цааш явъя. За одоо нөгөө яагаад би энийг худ маркетинг гэж байгаа юм бэ? Энд дээр төрөлт юунд вэ гэхээр нэгдүгээр энэ олив кови буюу оливыг тодтогсон байна. Тэгснээ extra virgin olive oil гэж байгаа шүү. Тэгээ 67 гэсэн ба. Энэ нэрвээ энгийн одоо эмээ өвөө ээж авч юу гэж ойлгох вэ? Амар гоё нөгөө би хүмүүс яриад гоё олив oil чинь 67 байгуулсан байна гэж ойлгох гэдэг байхгүй юу? Үгүй ээ 67 нийт тослогийн хэмжээ. Тэгээд extra virgin olive oil 67% оруулчих юм бол хэзээ ч юм хямдхан баасын бүтээгдэхүүн байх боломжгүй. Бүр хамгийн муу чанартай энэ ашиглаж боломжгүй байхгүй. Үнэн 4-5 дахь өснө. Өөр боломжгүй. Яг л өмнө хэлжсэн шүү дээ. Энэ холцтой нөхдүүд аваачаад нэг хамгийн айтайхан байж бол орц орно маркетинг гэдэг. Гэхдээ тэр нь явж хамгийн бага буюу хідэн орсон эсэг мэдэгдэхгүй тийм холц явж байдаг. Ойлгомжгүй тодорхойгүй. Тархуу галт. Тэгээ нөгөө натурал ярьж байгаа. Юу натурал яриад байгаа. Энд хаан байгалийн айгүй цөөхөн биш. Наран цэцгийн тос байгалих биш. Энэ байгальд оршдгүй юм. Бид нар энийг хатуу дахин 5-6 дахин боловсруулалтаар тийм хүнд үйлдвэрийн механик процессор, синтетик химийн процессор энийг гаргаж авдаг. Тийм ээ? За элсэн чихэр байгалих биш ээ. Байгаль байхгүй гэж бас боловсруулж гаргаж авч байгаа юм. Өндөгний шар яг байгалих. Окей, тийм ээ. Тэр нь байгалийн органик бла чинь утгагүй өгнүүд байхгүй. Зүгээр маркетинг ямар ч утгагүй бол энэ дээр ямар ч хяналт байхгүй. Энэ дээр ямар ч тийм тодорхой стандарт байдгүй. Ихэнх бас байхгүй. Зүгээр маркетинг хэлбэртэй буушид үг. Ийм үгэнд битгий хуурт, ийм үгийг зүгээр нүдтэй ажиж. Ойлгосноо. За дараа нь энэ дэрсэн шүү дээ. Дээд зэргийн дахин боловсруулсан олив гэж байхгүй. Энэ буушид. За яа. За цаашаа. Тэгээ будагч шгэлцсэн байгаа шүү. Тэгэхээр ямар юмных нь бас байгалих байх юм. Буушид болчих. За тийм GMO биш гэж бичсэн байгаа заа арталтай. GMO genetically modified organism буюу генетикийн өөрчлөлтөнд ороогүй гэж хэлж байгаа. GMO биш гэж бичсэн байгаа шүү. Худлаа. Яагаад гэхээр наран цэцгийн үр бүгдээрээ ялангуяа энэ Орос хямдхан энэ тийм ээ хямдхан одоо зардлаар ээж байгаа энэ бүх үрнүүд наран цэцгийн чинь айл 19 дугаар зуунаас эхлээд одоо 20 дугаар зуунд үйлдвэрчлэлтэнд оруулаад айл хэзээ маш их тийм ээ бохирдолтой буюу маш их генетикийн өөрчлөлтөй илүү их тус гарах боломжтой гэдэг утгаар нь тийм ээ синтетик энэ өөрчлөлтөнд оруулаад
өргөн хэмжээнд тариалдаг, ургац цулгацсан байхгүй юу? Бидний бүр их гурил будаа үүртээрээ бүгд л тийм шүү дээ. Генетикийн өөрчлөлттэй шүү дээ. 100, 200, 300 жил өөрчлөлт явцсан шүү дээ. Тэрнээс илүү ч өөрчилж байгаа. За цааш явъя. Байгалийн гэдэг утгагүй хэлсэн тийм үү? За тэгэхээр яг энэ маань 67 гэдэг маань энэ тосны хэмжээ fat гэж байгаа тийм үү? Тосны агуулгын 67 уург нь 0.10, нүүрс ус нь 2 гэж байна. За хаана үйлдвэрлэдэг юм бэ гэдэг монголоор үтсэн ярьсан чинь Republic of Tatarstan буюу Оросын колони гэх юм одоо нэгж мууч гэх юм уу та. Тийм одоо Станы маягийн нэг оронд үйлдвэрлэдэг юм билээ. Ингээд зүгээр Оросын нэг том үйлдвэрч энэ бол нэг дагвар нэг жижиг Станы маягийн оронд үйлдвэрлэдэг юм бүтээгдэхүүн байна. Тийм ээ? Энийг ойлгох нэг хараад авчих. За цааш нь явъя. За яагаад наран цэцгийн тос дээр ингэж их ачаалбал өгч ийн вэ? За яг наран цэцгийн тос ерөөдөө Америк болон Орос дээр нь ойролцоо хугацаанд үүссэн. Гэхдээ илүү Орос ихэж үүссэн гэж үздэг. 17-8 дугаар зууны үед анх ингэж гарч ирээд тэгээ илүү үйлдвэрлэлийн процесс нь нарийн явсаар бод 19-20 дугаар зууны ялангуяа 20 дугаар зууны ихээр илүү нөгөө хүн механик үйлдвэрлэлийн процесс хөгжиж ирсэн байхгүй. Энэ бол зөвхөн ерөөдөө их төрлийн үрийн тосны явагддаг тийм ээ боловсруулдаг. Одоо энэ 67 гэдэг тослогч ихэнх нь жоохон өндөг байгаа бах. Өндөгний хэмжээг бас мэдэхгүй заяа. Энэ хамт оруулагч, өнөөшлөгч маягийн юм орцгооч бас. Тэгээд яах нь ихэнх л үрийн тослог явж байгаа. Зардал хэмжээ байхгүй өндөгч бас үнэтэй шүү дээ, тийм ээ. Окей. За яасан байх нь. Grains буюу үр тариаг энэ зүгээр жишээ шүү заа юу. Ихэнх үрийн тоснууд ийм зарчмаар синтетикээр үйлдвэрлэгдэв юм аа. Нэгдүгээр яах нь цэвэрлэх, хураасах тийм ээ одоо нөгөө милээр оруулаад ингээ бутлан тийм ээ үр тариа авчиж бутлаад тэгээ ингээ задлаад ялгаад нэг ингээд ихний ээж нэг юм одоо кейк гэдэг юм хатуу юм гаргаж ирдэг. Хатуу буюу нектаршуулсан хөлбөр гарч ирж. За ингээ ерөнхий боловсруулалт яваад. Дараа нь юу болдог вэ гэхээр уул нь яг нөгөө цэвэр тосвол яах нь ингээ ойлыг чи шууд хүүт аргаар нэг даралт гаргаж шүү дээ. Одоо нөгөө extra virgin oil ч бол сайнууд нь бол тэгж гарах хэрэгтэй байхгүй. Тэгсэн яасан байх нь энэ процесс биш ээ. Одоо энэ ойлоос нь oily cake гэж юм гарч байна тийм үү? Oily cake ямар процессор оруулах вэ гэсэн чинь нэгдүгээр degamming гэж байгаа. Тийм ээ? Энэ ерөөдөө илүүдэл гэж үзсэн тийм ээ. Ер нь бол элдв үнэр юу гэдэг элдв нөгөө нэг юм илүү хүнд тийм ээ том элементүүд нь бохирдлууд гэж үзэж байгаа тийм ээ. Тэр одоо энэ гадна талын тэрийг бол хуулах муулах иймэрхүү процессыг явж байгаа. Soup neutralization буюу одоо нөгөө юу яаж байгаа. Бас нэг юм дараагийн хүт одоо ялгах процесс фильтрлж байгаа. Тэгээд bleaching энэ дэр ихэнхдээ хексен ашигладаг. Өөрөлд bleach буюу нөгөө нэг хувцсыг чинь цайруулдаг ойлгож байна. Хувцсыг чинь яадаг вүлээ? Үнээр та нар элдэв нөгөө хог шороо тос мосыг нь зайлуулахад хүчтэй химийн бодисоор бид нар цагаан хувцсыг зад угаадаг штэ. Тэрэнд гар мараа бол гарын чинь түлхэн хөөе. Тэгэхээр яадаг вэ? Бэйли мэйли өсөөр болгоомжтойгоор харьцдаг. Тэр bleach ч байхгүй ихсэн нэг төрлийн bleach. Энэ bleach-ээр яах нь вэ? Тэр одоо үнэр танар тийм ээ амт мамт тийм нөгөө муухай муудсан юмудыг устгаж байгаа юм. Маш хүчтэй процесс тийм ээ. За дараа нь яах нь вэ? За winterization, wax хийж байгаа, за distill хийж байгаа, deodorization. Энэ дунд нь шүү дээ нэмээд хэлэхэд доорож 2 удаагийн уураар халаах тийм ээ. Тэгээ нөгөө талын зүгээр температураар халаах гэх мэт 2 удаа өндөр температурт нэг нь бүр ингээд вакуум орчин маш өндөр температурт халаадаг. Яаггүй нөгөө нэг яг муухай үнэртэй, муухай амттай, муудсан ийм бүтээгдэхүүн байхгүй юу да. Аль тийм oxidation олон дахин явагдсан. 2 ч удаа өндөр температурт вакуумдад халааж гар чинь энэс чинь байгалийн гэдэг юм үлдэхгүй. Тэгээ яг муудадгүй, үнэргүй, амтгүй нэг өнгөтэй. Өнгө нь хүртэл хуурамч штэ. Химийн процессор бий болгоч. Ингээд ийм үрийн тосыг чинь зүгээр өөртөө тэр артлын уншаар deodorized refined sunflower oil гэж байгаа шүү. Ойлгож байна уу? Хүчтэй дахин боловсруулсан, ариутгсан, дахин боловсруулсан үрийн тосоо гэж болох нэ. За цааш явъя. За. Тэ одоо сайн ярьсан чинь шүү дээ. Deodorization гэж үе, refining гэж үе нэ. Сайн хэлээд bleach ингэ явчих. За яг хөө энийг нэг өнөдөртөө яриад яг. За Republic of Tatarstan гэдэг ийм нэг юм охин улс байт юм байлээ. Тийм ээ одоо нэг Станы маягаас. За нөгөө түрүүний ярьсан E200 нөгөө acidic acid буюу уксус, орсууд бол уксус гэдэг юм. Энэ тохиолдолд E260 буюу энэ чинь хинхтэй синтетик хөлбөр байх магадлал айгүй өндөртэй. Энэ бол ерөөдөө дэлхийд даяар хэрэглэдэг хөлбөр acidic acid буюу тийм ээ одоо хүчил байхгүй. Энэ хүчлийг
хоёр яг олон янз болж байгаа fermentation буюу химийн синтетик аргаар гэж. Fermentation яг нь бактери үржүүлэх гэж ярьжсэн. Ихэнхдээ синтетик буюу химийн аргаар гаргадаг. Ингэхдээ яг нь тийм ээ. Одоо энэ шүү дээ. За ингээд ер нь л хадгалах, хурцаа авсах, амт оруулах тийм ээ. Ер нь бол презерватив хийх хүчлийг нь барих гэх мэт юм. Ер нь бол муудах ёстой үнсийг муудахгүй тулд ашиглаж байгаа. Маш олон юмд ордгоо. Бидний одоо бэлэн гэдэг ихэнх бүтээгдэхүүн л орж байгаа одоо тэгээд эрсдэл бол мэдээж байгаа. Тийм ээ. Ер нь бол муудсан үнсийг муудааг өншил харагдуулах зорилготой. За. Одоо муудсан гэж харахаар айгүй эрсдэлтэй байхгүй энэ чинь нөгөө муудсан гэдэг ойлголт юу? Альзаны шимт хижээл хүнд өгсдөө эрүүл мэндийн сайн сайхан юм нь ер нь бол байхгүй болоод удаад эргийн хүнс муудаад хэрэглэнээс гардаг шүү дээ. Тэгтэл тэр чинь мэддэхгүй болох зам арга нь ийм бодистой байх юм л да. За саний ярьсан шүү дээ. Эний нөгөө нэг ацетик асидыг синтетик аргаар гаргадаг арга нь метанол carbonylation гэж байгаа. Тийм ээ? Энэ арга нь энд одоо процессор болох юу болдог вэ гэхээр саяны хэлсэн ацетик асидыг гаргадаг синтетик арга багхгүй юу? За энээс гарсан ацетик асидыг их хэмжээнд хэрэглүүл хортой. Мэдээ синтетик бодисууд ихтүүлж болохгүй. Тэгэхээр энэ тохиолдолд хэр их орсныг мэдэхгүй. Гэхдээ айлхаар баг хэрэглэхийг бодорой. Хэрэглэхгүй бол би бол сайн маань зөвлөн болж өөрсдөө гэртээ ич, тийм ээ? Маань заавал идэх чаламгүй, тийм ээ? За одоо би ер нь тэгээд хэл дахиад хэлчих дундуур. Маанууд хийх гэж байгаа бол хамгийн сайн дос нь pure avocado юм. Энэ бол extra virgin avocado гэж болж байгаа. Үнэхээр сайн Итали, Испани үед нэг грекийн extra virgin сайн olive oil Монгол ховч гэсэн олж болж байна тийм ээ. За ер нь бол шингэлсэн coconut тосоор бас хийх гээд оролдороо хийж бас болтгол юм байлээ. Тэр смат цэвэр яг яах нь цэвэр сайн coconut тос ашиглаарай. За манай цөцгийн шар тосыг жоохон хайлуулад халаагаад хийж бол болох л баг. Яг болохгүй юм баг. Яг хадгалах хугацаа, хэрэглэх хугацаад богинохон шүү тоснооч тийм ээ. Тэгэхээр яг хэдхэн хоног ч юм уу хөрөгчөнд хадгалах гайг баг. Би өөрөө бас энэ талаар туршия гэж бодож байгаа. Тэгэлээ шүү. Үрийн тос, элдэг үе нөгөө боловсруулсан тоснууд осолтой нөхдөө. Эдгээр чинь хитиг боловсруулсанд орчихсон. Тийм ээ. Үйлдвэрийн хүнд, хаш, синтетик химийн нэмэлтүүд ашиглаж боловсруулдаг тийм ээ. Хүнс хэцүү үед багхгүй юу да ойлгож байна уу? За элдв харшил байна уу, ходоод байна уу тийм ээ ингээд бидний одоо тархалтын нөлөөлгөөс ингээ олон юм байж болно. За тэгээд буцаад нөгөө асид руу орё тийм ээ. За энэ хэлсэн шүү дээ. Энэ ацетик асид хэрэг метанол carbonation аргаар гаргасан бол за үйлдвэр нь бол мэдээж аюултай. Идж байгаа тохиолдолд яах вэ гэхээр хэтрүүлэх юм бол шүү. Энэ бол энийг би идэд хэтрүүлнэ гэж байгаа юм шиг. Гэхдээ ойр ойрхон идээд магадгүй нэг дор хийхээр идэв хэтрүүлэхийг үүсэхгүй. Тэгэд тэгэхээр хоолоо өвдөх, бөөжих, ходоодны гэмтэл авах тийм ээ. Тэгээд ер нь бол хоолой хөндийн асуудалд ер нь бол орох боломжтой гэж тийм ээ. За бага хэмжээнд бол яг generally grass гэдэг нэг FDA бол тийм ээ generally safe for food consumption. Ер нь бол санаа нь болохоор яг гэхдээ энэ ч айгу барьцгүй заяа. Ерөнхийдөө ихэнх ингэ шууд холдуулаад алчихгүй юмыг бол ер нь бол ялангуяа барууны орнууд Оросуудын төр зүгээр тоохчгүй энэ бол ирүүлээгээл баг хэрэгжилж болно гэж хайчиж байгаа юм чи цаана бун лобби боо асуудал байхгүй. Тэгэхээр яг өөртөө эрслээ дагаад хэрэглээрэй гэж хэлэх гээд байгаа. Хэрэглэх албагүй хэрэглэмээр эрслээ дагаараа мэдлэг мэдээлэл ингэж авчихаа л гэж хэлж байгаа. За цааш явъя. За ерөөд үндсэн хэсэг маань ингээд дуусч जैन багш нь комментуудад жоохон дэлгэрэнгүй хариулна. Дараагийн удаад би энэ Улаанбаатар маань үзэг ярина. Зөвхөн энийг ярих гэдэг биш. Монгол олон төрлийн маань зугаа. Гэхдээ энэ бол хамгийн өргөн хэрэглэгдээд миний нүдэнд өртөөд байгаа юм. Тийм ээ. Би өөрөө энийг идэд нэг найзах юм санаангүй идэд бас судалд орж исэн. Энэ дээр бас яг үндэ энэс олон асуудал байгаа. Тийм ээ. За буцаад эргээд орё. За энэ дээр ярьсан. За тэгээд дахиад нэг сануулчих. Хуурамч худалдаалт гэдэг бол төөрөгдүүлэх дизайн дүрслэлтэй бүтээгдэхүүн маркетингийн худлаа үгнүүд ашигладаг байх нь байна. Орчуулгын асуудал тийм ээ эсвэл орчуулахгүйгээр мэдээлэл өгөхгүйгээр бас нуух аргаар бол бидний төөрөгдүүлдэг нь амар болон тийм ээ одоо далдуу аргаар PR хийж тарих угаадаг байх нь байна. За эдрийг сайн хараад авч. За дахиад харсан баг тийм органик гэдэг нь худлаа, байгалийн гэдэг нь бол ер нь худлаа болж таарлаа. Дээрээс нь ясна энэ extra virgin olive oil гэдэг нь худлаа. Мөн нэмээд хэлээ. Extra virgin olive oil гэж би ч хангалтгүй. Энэ зөв маркетинг зорилго ашиглаж байгаа.
0.1% орсон байхад орсон гэж бичиж болно. Ороогүй байсан ч бичлээ бид мэдэхгүй. Дээрээс нэмээд extra virgin olive oil-ыг заавал lot number, batch number, үйлдвэрлэсэн он, ямар нутгаас авсан, single origin юм уу, хүүтэ аргаар гаргасан юм уу, тийм ээ, анхны first press юм уу гэх мэт маш олон нарийн шалгаар авч үнэхээр чанартай эрүүл мэндэд сайн гэж үзэх боломжтой. Энэ тохиолдолд энэ extra virgin olive oil гэдэг дан үг ямар ч утгагүй. Энэ ойл хаанаас ирсэн, ямар чанарыг чөтгөр бөө мэд. Тэгэхээр энэ бол ихэнхдээ энэ бол их сайн юм бол биш. Тэгэхээр яг нь энэ extra virgin olive oil гэж байгаа энэ маань ингээд хангалттай дата байхгүй, энийг нотолж чадаагүй учраас энэ бол худ маркетинг. Оливтай байгаа нь худ маркетинг. Дахиад дээрээс нь оливоор хийсэн юм шиг худ маркетинг болт тийм ээ. Би жиг хуурч тийм ээ. Натурал гэж хуурч байна. Тэгээд сайн чанартай гэж хуурч байна. Тэр бүгдээрээ худ маркетинг багхгүй юу? Окей.